Урлаг соёлын их ундраг хааш нь урсан юм. Сайн байцгаана уу сонсогчдоо. За манай урлаг соёлын их ундраг хааш нь урсан юм бэ. Шүүмж нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр UBS телевизийн сэтгүүлч Ган Тулга буюу одоо би өнөөдрийн нэвтрүүлгээр тав хүнээсээ зөвшөөрөл авъя. Анууш гэдэг энэ нэрээр нь тав хүн таньдаг учраас Ануушаараа одоо нэрлээд хойлоо явчих болно тийм ээ Анууша. Мэдээж сэтгүүлч хүн, хэвлэл мэдээллийн салбарын одоо ажилтан хүн учраас бид энэ чиглэлээр барьж ярьсан дээр байх гэж бодож байна. Тэгээд багын одоо бас энэ хөтлөгч гэдэг энэ мэргэжлийг эзэмших суурин тавигдаад тайзан дээр их эрт гарсных тийм ээ. За тэгээд энэ ажлыг хийж байгаа хүний хувьд ер нь юу гэж боддог вэ? Хөтлөгч төрдөм үү? Болгож болдъм үү? Ер нь засаж болохгүй зүйл гэж байдгүй гэж би боддог. Мэдээж цус гэж юм, ген гэж юм өнөөдөр дэлхийд дахинд үнэтэй ийм байдгийн бас нэгэн одоо хүчин зүйл нь яханаар авахгүй төрдөг байдаг. Миний бодол бол төрмөл авьяас байж боллоо гэхэд олдмол авьяас гэж бас байна. Тэгэхээр энийг хамгийн гол нь өөрөө зөв чиглүүлж, зөв хөгжүүлэх хамгийн чухал юм шиг надад санагддаг л да. Миний хувьд бол одоо эмээ маань миний аав ээж их сайхан дуулдаг юм одоо хөгшин байсан гэж ярьдаг. Одоо ээж маань ээж бас сайхан дуулдаг бууранаар буурлууд зөндөл байдаг шүү дээ. Тэгээд немал нэг ээж маань залуу сургууль соёлд байхдаа бас бүжиглэж авсан ч гэдэг юм. Зүгээр нэг урлаг надаас хэрвээ нэхэх юм бол би ийм л зүйлийг хийж чадна л да. Хөтлөгч гэдэг энэ зүйлийг бол яг би үг гэдэг өөрөө ямар хүн цэнтэй юм бэ? Үгээр өнөөдөр хүнийг босгож чаддаг бол үгээр өнөөдөр хүнийг бас устгаж чаддаг гэж ярьдаг. Тийм мундаг сайхан ишрэлдүүд байдаг хэрнээ. Яагаад өнөөдөр хэлж ярьж байгаа, амнаас урсаж гарч байгаа үгэндээ өөрөө ийм үн цэнийг ханддаг болцсон юм бэ гэдэг зүйлийг би маш харамсаж хүлээж авна. Өнөөдөр бид нар худалдаж авсан утасныхаа үн цэнийг сая гаруй төгрөгөөр мэддэг баг. Бид нар өнөөдөр тэнийг минийх гэж харамлж хамгаалж чаддаг баг. Тэгвэл өнөөдөр өөрөөсөө шатааж, өөрөөсөө ирж, өөрийнхөө одоо тэр мэдрэмж, тэр сэтгэл зүй гэлтгэх хамгийн чухал хэрэглэр болсон тэр хэл яриа. Үг соёл гэдэг юмыг яагаад өнөөдөр зүгээр л нэг баарны ширээний арталт, гүрүү ширээний арталт хамаагүй урсаж, хамаагүй хүмүүлж яагаад тийм дими асгадгийн бэ гэдэг би жоохон харамсалтай ханддаг л да. Мэдээж бид бүхэнд бурхан энэ хүн гэдэг энэ заяа угаасаа ярих юм боломжийг өгчээ. Бид нар бүгдээрээ л ярьдаг, дотроо уудалдаг, бодлоо хэлдэг. Гэтэл хөтлөгч хүн чинь бас л яг энэ л ажлыг хийдэг хүн штэ. Зүгээр одоо бид бүхний энэ ярианаас хөтлөгч хүний яриа юугаараа ялгаатай байх хэвээр. Хөтлөгч радио, телевизээр ярьдаг хүн бусдаас юугаараа ялгаатай байх хэвээр. Яг саяны хэлсэн энэ үгийг мэдэрдэг байх хэвээр. Үгний эзэн байх хэвээр. Хэлгүй хүн гаргүй болтой яг. Бодоод үзтээ. Нэг л яахгүй байна тий. Хэцүү. Ойлголцоо яаж ойлголцоо. Энэ бол хагас тавилан. Гэтэл өнөөдөр бид нарт ийм сайхан бүтэн тавилан байхад, бүтэн ийм сайхан амьдрал, ийм сайхан аз жаргал байхад бид нар өнөөдөр яагаад тэрийг буруу юмд, муу юмд чиглүүлдэг. Хөтлөгч гэдэг бол миний хувьд хүнд хэлэх гэж дурладаг тэр сэтлэр бол өнөөдөр энэ хэл, энэ соёл, энэ үйл уламжлалыг өөрөөрөө дамжуулж тухайн хүмүүст үнэн зөв хүргэх хамгийн чухал дамжин өнгөрөхтэй том одоо дамжуулагч юм уу гэж би боддог. Бид нар өнөөдөр буруу яриад, бид нар өнөөдөр муухай юм яриад лайвал тэр маань тухайн хүмүүст тэгжил хүрнэ. Тухайн хүмүүс хүнээс сонссноор л ам дамжуулж ярьдаг шүү дээ. Гэтэл бид нар өнөөдөр хичнээн сайхан зүйлийг ярьж, хичнээн зүйлийг үнэн зөв болгож, хичнээн зүйлийг зөв илааршуулж, бид нар үгийн тэр муу мухайг бид нар эмчилж гаргах нэг ухааны бас нэг үгийн эмчнэр юм л да. Тэгэхээр энэ зүйлийг бид нар хүнд яаж зөвгөргөж чадж байна юм чинь тухайн зүйлийг сонсож, тухайн одоо бидний ярьсан зүйлээр өөрийнх нь тарих оюуныг услаж байгаа тэр хүмүүст бол бидний зөв зүйтэй үнэн бодит хамгийн гол цэгцтэй товч тодорхой тэр яриа маань л одоо тухайн хүмүүст хамгийн чухал одоо мэдээллийнх нь санг ус усалж идэх тэр зүйл болох юм бол тийм учраас бид нар буруу ярьж, муухайг ярьж, мууг зөгнөж ингэж ярьдаг. Тэр энэ бүхнээс л бид нар зөв гарч чаддаг. Үгийн одоо ямар нэгэн одоо зүйлд одоо бүх бол даралтанд орлоо гэдэг шиг. Бид нар ямар нэг үгээр дутахгүй байх, үгээр арбан баялаг сантаа байх, үгээр гой тоглож чаддаг байх хэрэгтэй. Тоглоно гэдэг нь одоо үгийн олон утга байдаг гэдэг хүнд ойлгуулж чаддаг. Тэрүүгээр л ялгаатай. Би ч одоо мэрэгжил маань ундаа хэдэж хэлээ гэсэн. Яагаад хөтлөгч гэдэг энэ байр суурийг тавихгүй ингээд зуураад байдаг юм бэ гэхээр хөтлөгч гэдэг энэ зүйл өнөөдөр мэрэгшил биш юм аа. Энэ бол мэрэгжил юм гэдгийг л ойлгуулах гэж зорддог. Олон газар анушаа нэг юм хөтлөөд хэдв тэдэн сая. Гүтээнд тэр үг тэдэн сая гэж байж дээ. Тэгвэл тэр өдөр би тэгээд хинт гомдод би тэр хүүхдэд гомдод. Яагаад гэвэл өнөөдөр энэний төлөө зорж байгаа маш олон уран бүтээлчид зарим нь алга болсон. Зарим нь одоо ингээд зорж л байна. Гэхдээ зарим нь масс руугаа эргэж шилжиж байна. Тэр одоо мундаг үгийн яруу найрагчд, үгийн одоо мундаг мастер хөтлөгч гэдэг зүйлийг ихлүүлсэн мөртлөө суурийг нэг гой тавьж өгсөн мөртлөө эргээд тэр л уусч шээ. Тэр энийг бол бид нар тодорхой хэмжээнд 90 дараатай мэрэгжил байлгамаар байна. Өнөөдөр энэ хүн нь бол юугаараа илүү юм бэ гэх тэр зэрэг альва нэг тохиолдсон зүйлийг зөв авч гарч чаддаг. Хөтлөгчийн уран чадвараар илэрхийлэгдэх хэмжээний зүйлсийг зөв хийж чаддаг. Ямар нэгэн
алдаа мадаг гаргадаггүй тийм хүмүүс өнөөдөр маш их чухал. Тэр энэ хүмүүс нь бол ийм зэрэгэлтэй байдаг юм байна. Өнөөдөр зүгээр дөнгөж гарч ирж байгаа ус ийм зэрэгэлтэй байдаг юм байна. Ер нь бол тэр залуучуудад ч гэсэн миний байгаа эрэмб, миний байгаа тэр одоо байдал тухайн залуучуудын бас нэг тодорхой хэмжээний зорилго нь байх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ хөгжих юм болов гэж бодод нь шүү дээ. Ануш одоо жишээлбэл ингээд залуу хүүхдийг хараад энэ бол их гайгүй хөтлөгч болчих юм байна. За энэ ч дээ мэдхгүй гэдэг тийм мэдрэмж юм уу анхны харцын тийм ойлголт бол байна уу? Байна. Хоёр үг солиол ер нь анзаарэгддэг. За яг юу өөрчлөж нэг ийм учраас энэ бол хөтлөгч болно гэдэг ямар зарчмууд байна? Ер нь хамгийн гол нь яриа гэдэг бол өөрөө их тод байх хэрэгтэй. Тухайн хүүхдийн ярианы одоо тод байдлыг бас их анзаарна. Хил авианы хувьд ярьж байна уу? Тий, хил авианы хувьд тэр бол их тод бас цэгцтэй байх хэрэгтэй. Одоо хилээ заржлагч байт юм уу? Одоо амны хөндийн ямар нэгэн байдлаар одоо бас шалтгаалаад ингээд шүлсэн хийч байдаг юм ингээд янз бүр байдаг л да. Тэр энэ бүхнээс бас ангид байх хэрэгтэй байдаг. Тухайн хүүхдтэй яриад үзэхэд одоо би жишээл ингээд бас сургалтын тэр явуулж хахад хүүхдүүд өөрийгөө танилцуулахаас эхлээд мэдэгдээд л дээ. За чиний одоо 3 араа чинь баг 2-3 араа байхгүй наа тэрийг янзлуул гэдэг ч юм. Хоолой чих хөвддөг юм байна. Энийг одоо бас ирдэг ингээд янзлуулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм булчингууд чинь чангарсан байна. Энийгээ суулж гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань өөртөө тэрийг хэрэгжүүлж ингээд түргэн хэлэх тусам хэл яриа өөрийнхөө зөвшөрдөг, зэгцэрдэг. Тэгэл ер нь анзаардаг хоёр үйлбэр солиол ингээд хүүхд ер нь хөтлөж болохооргүй юу гэдэг нь бас анзаардаг. Нэгдүгээр тод зэгцтэй яриа хэрэгтэй. Хоёрдугаар өөрийгөө илэрхийлэмж нь өөрөө бас тухайн хүний мэдрэмжийг нь маш тодорхой харуулж өгдөг. Магадгүй би тэр хүнтэй хоёрхан өгүүлбэр солихол цаг надад байна. Тэр хоёр өгүүлбэрт өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдэг чухал. Өөрийнхөө нэрийг хэлээд насыг хэлэх юм бол хоёр өгүүлбэр дуусчих гэдэг жишээтэй тийм ээ. Тэгээд анзаарч байхад олон газар одоо хөдлөлт хийгээд явж байна. Радио, телевизүүдээр хөтлөгчдийг харж байна, тийм ээ. Өөрийн гэсэн дүгнэлт байгаа бах. Ерөнхийдөө байдал ямар байна? Хөгжил гэх юм бол энэ чинь бас л Улаанбаатар хот минь хөгжиж штэ. Бас л энэ тэнд байшин барилгын сайхан баригдаж байна. Бидний кинон дээрээс хардаг шиг тэр байшингууд ч өнөөдөр миний дэргэд болцсон байна. Энэ шиг бас л хөгжил байна. Тэгэхээр өнөөдөр Монголын хөтлөгч гэдэг энэ одоо орон зайг ихлүүлсэн одоо тэр Батбаяр бай, Гүр Газар бай, Явуулах бай, тийм ээ. Одоо рок мөсөх одоо таа гэл ингээл үндэсний телевизээр чимгээ цоодол шоорлоо гэл ингээл энэ Монголын энэ сайхан хөтлөгч нар байна. Энэ бүх сайхан хөтлөгч нар өөрсдөө ийм сайхан зүйлийг ихлүүлчихэд тийм ээ. Өнөөдөр бас энэнийхэн төлөө тууштай явж байгаа нь хэд байгаа юм гэдэг зүйл бас их дундуур байдаг. Тэгэхээр ер нь хөтлөгч гэдэг бол би боддог юм. Хөтлөхгүй орхичоол за маргааш нь дахиад за хөтлөчөндөө гэж бодох юм бол үгүй. Энэ бас өөрөө зэвэрдэг. Тийм учраас энийг байн гарч илж, байн өмгөлж, байн усалж, байн одоо ингээд тордож байх хэрэгтэй. Тэгэхээр хүний үгийн сан гэдэг бол байгаа хэрнээ тайзан дээр гараад нэг сайхан үг хэлэх гэхээр мартагчихсан байдаг. Нөгөө миний сайхан уран цэцэн өгнүүд маань хаачваа гэж. Тэгэхээр тэр нөгөө нэг халаалт хийж гоё юм гарч ирдэг гэдэг шиг хүнтэй ярилцаж сууж тэр гоё өгнүүд гарч ирдэг. Тэгэхээр өнөөдөр энэ маань юу илэрхийлээд байна вэ гэхтэрээс зэрэг энэ байнгын байх хэрэгтэй. Өшөө одоо давтагдаж, өшөө сайжирч, өшөө одоо ингээд шинчлэгдэж байх хэрэгтэй юм байна л та. Тэгэхээр бид нар бол тэртээ тэргүй энийг бол зүгээр нэг тэртээ тэргүй надад байдаг юм. Бурхан намайг яригээ заяачихсан юм. Тиймдээ би хэл устаа байгаа юм. Гээд ингээд хайчиж бас болдгоо. Энэ бол бас мэрэгшил, ур чадварс шаардсан мэрэгжил юм л да. Би ярианаас ч ингэж ойлгоод байна л да. Энэ залуучуудыг одоо шүмжилхээсээ илүү акулууд гэж хэлээ тийм ээ. Одоо энэ хөдлөлтийн уран чадварыг эзэмсэн энэ хүмүүс би сэтгэл дундуур байна гэж. Өөрөөр хэлбэл эдгээр тэр өнөөдрийн энэ хөтлөгчийг авч явах тал дээр ажил дутуу хийж гин. Эсвэл энэ хүмүүс цаашид одоо тэр залуу хүмүүсэд үлгэр дуурайл болох их ажлыг хийхгүй байна гэдэг ийм бодол байна уу? Бас л өрөөсгөл юм л да. Ийм бодол мэдээж байна. Байхаас яг одоо эн чинь ерөнхийдөө бас одоо сургууль мөжүүлэх юм. Тэгэхээр зөвөр би ингэж боддог юм л да. Магадгүй би энэ зүйлийг бас хараагүй байж магадгүй. Байдлыг би анзаараагүй байж магадгүй. Жишээлбэл жүжигчин болох хүсэлтэй хүмүүс зориулсан театрын урлагийн түүхч байдаг юм уу? Жүжигчин болохыг хүссэн хүн зориулсан одоо гарын авлагч байдаг юм уу? Жүжигчин болохыг хүсвэл аагаас яач гэдэг юм уу? Ийм гарын авлагууд байна. Тэгвэл хөтлөгч болохыг хүссэн хүн гэдэг нэг юм байхгүй. Бас дээр нь мэрэгжлийн чиглэлийн сургуулиуд нь ордог юм уу мэдэгдэхгүй. Өнөөдөр одоо жишээлбэл 2-3 одоо продакшнууд Челюбестлес дэрэгдээ нэг юм сургалтын төвч хэлүүлж байна л да. Тэгэхээр хөтлөгч гэдэг маань өөрөө бас үнэхээр тэгэж судлагдаагүй шинжлэх ухаан юм уу? Судлагдаагүй орон зай юм уу гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр энэ бүхний гарын авалгууд нь өнөөдрийн амьд сэрүүн сайхан байж байгаа. Энэ хүмүүс яагаад энэ тал дээр юм хийхгүй? Өөрөө нэгсэн орон зай чинь хөтлөгч гэдэг ийм байх ёстой гэдэг нэг тийм объемыг зураагүй шүү дээ. Хинч зураагүй. Энийг бол битэл байгаад идэг. Өөрөө өөрийнхөө л байлгах ёстой. Өнөөдөр жишээлбэл Ариуна гэдэг хүний хөтлөгч гэдэг зүйлийг харсан үзэх нь юу вэ? Энэ бол маш чухал. Өнөөдөр Ёлк гэдэг хүний хөтлөх уран чадвар гэдэг зүйлийг
өөрийнхөө илэрхийлж бичсэн 50% ном маш чухал. Гүр базар гэдэг хүний тайзан дээр хөтлсөн миний 50000 арга хэмжээ гэдэг зүйлийн тэр харьцуулалт, тэр шүүмж, тэр одоо ололтууд нь өөрөө бас маш том гарын авлага. Энэ бүх зүйлийг яагаад хийхгүй заавал харж мэдж судлах орон зайг нь хоосон. Дээр нь ямар нэгэн одоо тайлбаргүйгээр орхичод байгаа нь надад жоохон тийм дутагдaltaй байна л да. Тэр энэ бол өнөөдөр судлагдах ёстой юм. Хүн гэдэг өөрөө тэртээ тэрвэл ямар нэгэн зүйлийг авч явах учир шалтгааны эцэс шүү дээ. Тэр ч үүднээсээ би бас энэ зүйлийг их нэгдэг, их хайдаг. Чи өөрөө яга бичихгүй байгаа гэж асууж бол. Тэгвэл надад энэ өнөөдөр бас хомс бай, тий? Би одоо хамгийн анх одоо 93 онд би тайзан дээр гарч хамгийн анхны хөтлөгчөө хийжсэн. Хамгийн анхны хөтлөгчөө. Тэрнээс хойш одоо 20 жил болсон байна. Энэ хугацаанд миний сурсан, үзсэн, судалсан зүйл байна. Ном бичих хэмжээнд бол арай хүрээгүй байна. Өнөөдөр миний орон зай гэдэг бол дөнгөж өөрөө өөрийгөө судалж байгаа энэ төвшөндөө явж байна. Тэр өөрийнхөө хөтлөх хур чадварыг бусдад таниулж би ямарваа нэгэн тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн бүтэн одоо 10 цагийн лекцтэй болсныхаа дараа надад ном бичих тэр боломж нь олдох юм болов уу гэж би боддог. Тэрнээс өнөөдөр би ингээл хөтлөх хурын чадрын талаар өөрийнхөө үзсэн түүхийг л яриад байдаг боловч өрөөлийнхтэй би харьцуулах, өрөөлийнхөө сурах мэдх юм надад зөндөө байна шүү дээ. Ягаад гэвэл надаас өмнө гიშгжсэн хэн болгонд надаас миний мэдхгүй нэг тийм илээсэн хоймос байж л байгаа байхгүй. Урлаг соёлын их ундраг хааш нь урсан юм. Даалгавар өгчмөр юм ба штэ. Одоо энэ дээр нэрсэн хүмүүсийг тийм үү цуглуул зохион байгуул яг энэ зүйлийн нэх яар тэгвэл баг болохоор юм шиг санагдаж байна. Гой санаа байна. Нэр ерөөсөө санаанд орж байгаагүй их маанаг байж би жишээлбэлтэй. Өөрийгөө одоо хүртэл голж явдгийн хувьд тийм учраас нэрэл одоо бид нар ярьж хэлж өчүүхэн ч гэсэн одоо мэдсэн зүйлээ байгаа энэ хүмүүстэй залуучуудаа хүсэж байгаа хүмүүстэй өгөхгүй бол өөр хин юм бэ гэдэг. Би биш бол хин юм бэ гэдэг л бас үг биднэрт хэрэгтэй юм байна л да тийм. Яг зүгээр өөрийгөө нэг жоохон чөлөөтэй сэтгэдэг гэдэг өгдөл өнөөдөр тайзан дээр байна штэ. Зүгээр нөгөө ичдгүүч гэдэг юм уу те. Тайзан дээр гараад ямар нэгэн зүйл яриад буруудлаа гэхэд тэрнээсээ одоо тэгээд тэрэндээ нэг ичдгүү санаа зовдгоо ч юм. Тийм л одоо хүүхдүүд нь өнөөдөр тайзан дээр хөтлөгч хийгээд явж байгаа тийм тохиолдол их олон байна штэ. Ер нь хөтлөгчдийн холбоо ч юм уу тийм байх ёстой гэж боддог. Байх ёстой гэж боддог. Бас дээрээс нь наадах чинь бас их олон жилийн өмнө бодож исэн. Тэгээд яг бай тухайн үед бас одоо цараа минь хүрээгүй мүү тэгэл орхигдсон л доо. Ер нь байх ёстой юм аа. Хууль эрх зүйнхэн хүрээнд бол энэ бас өөрийн гэсэн тодорхой тийм үе шаттай хийгдэх ёстой ажилтай ийм одоо салбар юм л да. Тэгэхээр энийг өнөөдөр байгуулж, өнөөдөр энийг бас баталгаажуулж, өнөөдөр энийг улам цаашаа мэрэгжил гэдэг зүйл рүү илүү ойртуулж, төгөлдржүүлэх юм шаардлагатай байгаа. Тэгжээж өнөөдөр бид нар залуучуудад зорилго нь болох ёстой. Тэгжээж өнөөдөр бид нар одоо хойч үедээ бид нар одоо бас нэг тодорхой олж харах амжилт нь ирээдүйн байх ёстой юм болов гэж боддог л доо. За хоёулаа энэ сэдвээс жоохон хазай. Тэгээд бас нэг өөр сэдв рүү оръё. Гэхдээ энэ бас л ил мэдээлэлтэй бол холбоотой. Өнөөдрийн одоо амьдралын нэг чухал хэрэгсэл хоол, унд мэт одоо хэрэгтэй болсон нэг зүйл бол энэ цахим ертөнц байна л да. Тэгээд энэ цахим ертөнцид өөрөө ч гэсэн бас өөрийн гэсэн хүчээр орж байгаа юм байна. Шинэ хороол гэдэг компанийн маань хөтөж цахим хууцыг нээж байгаа юм байна тийм ээ. Тэгэд энийг нээж яхад бодвол одоо олон болох болохгүйг нэгэ вэлгүй. Жухам энэ ертөнцтэй. Ер нь өнөөдрийн энэ Монголын цахим ертөнцийн амьдрал ямар шихэн байна? Монголын цахим ертөнцийн амьдрал ер нь бол яг бай би бас одоо гадны олон сайхан найзуудтай тэгээд найзууд маань бас одоо Монголын талаар судалдаг. Би энэ тэгт IIMC буюу Indian Institute of Mass Communication гэж сургуулийг халуулсан сэтгүүлчээр одоо мэрэгжил дэвшлүүлээд ирсэн. Тэнд 26 орны одоо сэтгүүлчдтэй одоо хамт одоо жил гараа амьдэрсэн. Тэнд бол одоо Ираны дайныг сурвалжилж явсан хүн байна. 2 олимпийг одоо сурвалжилсан сэтгүүлч байх жишээтэй. Спортын сэтгүүлч хэрнээ одоо 70-аас 10 хэдэн хүний аймаа орсон Кубын одоо сэтгүүлч байх жишээтэй ч юм уу. Ийм одоо мундаг өргөн цар өгний дунд бас одоо өөрийгөө амьдрсны хувьд анзаарч харсан зүйл маань юу гэхээрээ зэрэг Монголын одоо гэсэн тийм тодтолтой сонирхолтой зүйлсийг ер нь дэлгэд харуулж ирэхэд бол бас бага юм шиг санагддаг цомхон. Тэгэхээр энэ зүйлийг маань гадныхан өөртөө судалчаад манай найзууд судалчаад мундаг байж тээ яг л дэлхийн жишгээр яг л явж байна гэдэг юм. Одоо энэ цахим одоо хууцнуудыг үзээд те. Энд бол мэдээж шинжлэгдэж байгаа шинэ мэдээлэлүүд байна. Одоо жишээлбэл бас хөгжиж байгаа entertainment-ийн бас нэгэн одоо гол илэрхийлэл бол одоо үзүүлэлт болчиход байгаа тэр шар мэдээлэлүүд. Celebrity news те одоо тэр зүйл байна уу? Байна. Зүгээр юу байхгүй байна вэ гэвэл, юу баг байна вэ гэвэл, юу ер нь үнэртэхгүй байна вэ гэвэл Монгол гэдэг тодотголтой өв уламжлал маань өөр байхгүй болчиход. Энийг Монгол өнөр байхгүй. Өнөр байхгүй. Энийг хилдэг өвөөнрийгаа, энийг хилдэг имэнрийгаа, энийг хилдэг хэн бүхнийг сонсгоо болцсон. Тэрний оронд Рианаг сонсдог болцсон.
Тэрний оронд Beyoncé-г сонсдог болсон. Тэрний оронд Brad Pitt, Angelina Jolie хоёрын амьдрал юу болж байгаа гэдгийг сонирхдаг болсон юм байна л да. Brad Pitt, Angelina Jolie хоёрын амьдралын сонирхол чинь хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг бас бодож тооцож үзэх хэрэгтэй л дээ. Энэ бол зогсохгүй ньюс, зогсохгүй мэдээлэл дээ. Цаашаа хүүхдүүд нь ингэж гинэ, энэ нь ингэж гинэ. Тэр хоёр маань салж гин нийлж гин салаа тэрнтэй ингэсэн гинэ. Энэ бол зогсохгүй. Энүүгээр тархиа угааснаар энүүгээр тархиа зэмлэснээр юунд хүрэхийг бас бодох хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр л энийг л бодож энэ л жаахан шүүмжлэлтэй хандаж. Энэ байх орон зайг нь за хийх хүний хүлээснээс өөр хийсэн дээр юм байна гэдэг л ийм зүйлийг найзуудтайгаа ярьж хөөрч бодож одоо сэтгэл шинэ хороолол компани маань зүтгэж जैन захим хөтөч гэдэг нь картыг гаргаж байна. Ер нь бид нар бол ойрын зорилго маань хагас жилийн дараа ч юм уу бид нар Монгол гэдэг энэ том угсаатан том дов хамаг Монгол гэдэг энэ том орон зай нэвтргээ төл болох юм зорилго. Эндээс хүн мэдээлэл авах хэрэгтэй. Энүүгээр хүн өөрийнхөө Монгол гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй, угжих хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн дайн хийгсэн санаа тэнд байхгүй. Энд өнөөдөр Монгол дууны шуранхай гэдэг зүйл ямар сони. Ямар байдгийг, цохилго гэдэг нь яадаг, ямар аялгуулга байдгийг, яаж хийх ёстой байдаг. Эцсийн эц ёодол дуулдаг гэдэг байгаа, ёодол гэдэг гайхуулагдаад байгаа тэр одоо нөхдүүд чинь л Монгол уртын дууны цохилго чадахгүй штэ. Бас л хэцүү. Энэ амьсгаа ямар агуу вэ гэдгийг өнөөдөр тэр улсууд мэдрээгүй гэтэл Монголын нэг залуу гарч ирэл ёодол дуулаад яваад байгаа. Биднэрт үндсэн бай. Бид нар тэрийг ухахгүй л байна. Энэ хэвлэл мэдээлэлд одоо бидний хийж байгаа ажилд болохгүй юм хэл байгаа. Мэдээж болохгүй шүүмжилтэй зөндөө юм байна. Гэхдээ энийг одоо нэр яаж анзалдсан билээ гэж заримдаа одоо сэтгэл өвдөгч зүйлүүд байна. Тэгээ энийг заримдаа за тэр болохгүй болгосон үнийг одоо бий болгоход гар бие оролцсон төр улс яам юу гэдгийг энэ улсуудын алдаахан засаасаа янзлаасаа гэж хүртэл заримдаа бодогдох юм. Гэхдээ за ер нь яах юм бэ? Энэ зах зээлийн ертөнц энд ер нь төр улс ерөөсөө оролцоод хэрэггүй гэж нэг бодоход л байна. Өөрөө ер нь энэ тал дээр ямар бодолтой байдгийг оролцох ёстой, ёсгүйгийн аль талд нь гарах вэ? Мэдээж оролцох ёстой шүү дээ. Бид нар чинь өөрсдөө нийгэм шүү дээ. Би ч нийгэм, таа ч нийгэм. Бид бүгдээрээ нийгэм. Бид нар нийгмийг бүрдүүлж байгаа хамгийн чухал хүчин зүйл нь нэг ширхэх гэрээ, тийм ээ. Өнөөдөр хүний бие гэдэг олон сая одоо эдгсээс бүрддэг гэдэг шиг. Бид нар нийгмийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр дугуйрвал дууныг докторвол хүчнийг гэдэг тэрэн шиг нэг үхрийн эвэр дөрвөл мянган үхрийн эвэр дөргөнө гэж ярьдаг. Ийм сайхан одоо ишлэлүүдтэй, ийм сайхан зүрцсэн үгтэй, ийм сайхан ухааны үргэлжлэл үүж бид нар яагаад өнөөдөр бүгдээрээ одоо ингээл чив чимээгүй. За одоо тэгээд болно үсттэй гэсэн нэг юм нүүдэлчин байдлаараа ханддаг юм дээ л гэж би гайхдаг шүү дээ. Хүн болгоно л доороо суурьтай, дотроо бодолтой. Гэхдээ зөвийн бодолтой байх юм бол бид нар 2 сая, 3 саяулаа. Бид нар өнөөдөр тарчиг, бид нар өнөөдөр ядуу амьдрах юм байхгүй шүү дээ. Бид нар өнөөдөр ямар амьдрах ёстой вэ гэдгийг бүгдээрээ нэгдэг арт түмэн болчиход байна л да. Гэтэл энийг ийм байлгахын төлөө би өөрөө бас хичээх ёстой гэдэг бурууг өөрөөсөө хайдаг тэр шалтгаан нь устчаад байна л да. Өнөөдөр маш их олон хүн яардаг болж. Зүгээр би боддгийн. Яагаад яарад? Тэгтлээг овоолсон ажил өнөөдөр Монголын нэг ч хүнд байхгүй шүү дээ. Тэгэхэд чинь ингээд нэг машин зам тавиад өгшхийн оронд яарч урдуур нь ороод осол хийж байна. Яарч хажуугаар нь гарч иж хүн дайрч байна. Нэг машинд зам тавьж өгөөгүй төлөө нөгөө хүнд ямар хохирол байгаа вэ гэдгийг бодож үзэхгүй дээ. Зүтгэж байна, түгжрэл үүсгэж байна. Хүн болгон би гэсэн одоо ухах тундал амьдраад байна л да. Тэр миний хэлэх дуртай үг гэдэг. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж. Бусдад сайхан зүйл хийснээр дараа орой очоод унтахад хүртэл нойр их сайхан хүрдэг. Сайхан амардаг. Маргааш нь босгоод яагаад ч юм нар хараад инээмсэгэлдэг. Тэр энийг яагаад хүн болгон туршиж үзэж болохгүй гэж. Яарна гэдэг шалтгаан маань өнөөдөр магадгүй нэг хүн авах гэтэл урдуур нурууд авсан жолооч харааж штт. Яах юм бэ? За энэ маань авах дээ. Надад олдондоо гэсэн сэтгэл чинь танд дараагийн хүнийг бэлдээд байж идэг гэдгийг л мартмааргүй л байгаа юм л да. Энэ мэтчлэн маш олон зүйл дээр бид нар яармааргүй байна. Яарна гэдэг маань дээд хаалгыг тогшгол цаг хугацаанд ойртоод байгаа болов гэж боддог. Би бол яардгүй. Тэртээ тэргүй би зурсан төрөг тавилангараа л амьдарч байгаа юм. Яарах тохиолдол байна. А гэхдээ тэр үед яарж бусдыг харааснаас өөрөө өөрийгөө л би яагаад төрүүлээд гарцсангүй втэ гэдэг энэ шүүмжлэл өөртөө байх хэрэгтэй болохоос биш. Чиний хоцорч гарсан тэр машин, тэр жолооч, тэр хүмүүс гарцаагаар явж байгаа хүмүүс. Тэр цагтаа буруугүй шүү дээ. Чи өөрөө л буруу. За хоёулаа нэвтрүүлгийнхээ төгсгөлд бид хоёрын ажиллаж байгаа энэ салбартаа дахиад нэг ороод тэгээд нэг асуудлыг хөндөчөөд тэгээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд радио телевиз бол энэ тооны талаар л би ярих гэж байна. Яг өнөөдрийн бидний олон хүний ярьдаг сэдвэлдээ телевиз төчнэн байгаа билээ, радио өнөөдөр хичнээн байгаа билээ. Энэ одоо хөгжлийн зүйд тогтлоо эсвэл гажуудлуу? Арга билег хоёрын аль нь цагаан аль нь хар билээ гэдэгтэй л адилхан асуулт юм шиг санагдлаа л та. Энэ гажуудал, энэ хөгжил. Энэ хөгжилтэй. Гажуудал гэх нь бол яах вэ? Зүгээр шүүмжлэх талаа харах юм бол ер нь ямар ч зүйлийг шүүмжлэх талаа харах юм бол их хамархан харагдана л та. Чи ийм юм биш үү? Хүнийг шүүмжлэх. Хүнийг магтахад шалтгаан олддоггүй шүү дээ. Энэ шалтгаан хүнийг магтдаг энэ шалтгааныг л бий болгосон хүнд бол арай ундаа харагдах баг. 30 хэдэн телевиз байна гэж энэ Монгол орн даяар одоо ингээл баг 100 гаруй телевиз байна гэж ярьж байна. Гэхдээ энэ 100 гаруй телевиз өнөөдөр үзэгчдэд юу хүргэж байгаа нь сонирн ба. 100 гаруй телевиз өөрсдөө хүний оюун санааг ухамсарыг усалж ийн гэдгийг л ойлгох ёстой. Телевизийн этик гэж нэг, телевизийн баримтлах ёстой зарчим гэж нэг юм. Энэ зүйлийг л өнөөдөр байрж ажиллаж чадах юм бол
нэг нэгнтэйгээ хэрүүл уруулаараа өрсөлдөх биш. Нэг нэгнийхээ хийсэн муу мухай үйлдэлийг төрүүлж очиж мэдээлэхтэй биш. Хамгийн гол нь ямар байх ёстой юм бэ? Телевиз гэдэг бол өнөөдөр дэлгэцийн урлаг гэдэг бол урлаг урлагийн дундаас хамгийн л чухал нь телевизийн урлаг, дэлгэцийн урлаг. Тэгэхээр энэ өөрөө яагаад айл болгоны хаалгыг тушааж ордог зочин биш шүү дээ. Энэ айл болгоны хойморт дураараа хасдаг телевизэр. Дураараа очиж мэдчилдэг. Энэ орон зай. Тэгвэл энэ орон зай өнөөдөр ямар байна? Тухайн улсын хүчлэл тийм л байх болов уу гэж би боддог. 76-ыг 76 уулын энэ муулаа биш муулж байгаа. Гэхдээ бүх телевиз 76-ыг муулж байхад дундаас нэг телевиз магтаж байгаа бол бас тэр сонин хийх ёстой юм а хийж байгаа, хийх ёсгүй юм а хийж байгаа. Янз бүрийн л гагцхүү бид нар өөрсдөө ойлгох ёстой зарчим маань юу гэдэг зэрэг. Бид нар хамгийн чухал сегмент, бид нар хамгийн чухал орон зайг бүрдүүлж байгаа юм шүү гэдгийг л ойлгож хүн болгон доороо тор бүрнэл ухамсартай л байх юм бол болмоор юм шиг санагдаж байна. Ухамсарын асуудлыг яриул дахиад нэг цаг 30 минут танаас авмаар байна те. За яг хөө цаг 30 байтугай цагийг чамд гаргахад бэлэн байна. За баярлалаа. Нэрэл битэрт одоо сэдв болгон ярих цаг хугацаа тийм ээ хэлэх үг бол байж таараа. Тэгээд ямар ч байсан энэ зүйлийг хэлэх гээд сэтгэлээ, зүрхээ, бодлоо удлаад бидэнтэйгээ уулзсанд маш их баярлалаа. Тэгээ хийж байгаа шинэ эхлэл болгон чинь энэ Монгол төмнийг одоо оюун санаагийн сайхнаар, ариунаар тийм ээ цагаан сүүгээр услах ийм одоо ажил байх болтугай гэж өрөөй. Биелнэ гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд одоо ямар чадал боломж байна бид ч гэсэн бас үүнд нь гар хөл нэмэрлэлцэж оролцъё. Манай урлаг соёлын их хундраг маань иймэрхүү сэтгүүлч, иймэрхүү хөтлөгч, ийм бодол санаа байхад бол зөв тийшээ орснаа гэдэг нь ойлгомжтой. Маш их баярлалаа. Баярлалаа тань ч гэсэн. За эрхэм сонсогчдоо та бүхэн маань манай радиогийн шүүмж нэвтрүүлгийг сонслоо. Бид өнөөдрийн урлаг соёлын их хундраг хааш нурсан бэ нэвтрүүлгээр UBS телевизийн сэтгүүлч шинэ хурал компанийн захирал Антулга буюу бидний одоо хайрлж нэрлснээр Анууш маань байлаа.